гайхам сайхан асад нисэх шууд сайхан хайрт минь чи дүүлийн нисхүү цаг өнгөрч урсан одоогүй сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Сайн байцгаана эрхэм мөндөд үзэгчдээ. За та бүхэнтэйгээ өнөөдрийн сонирхолтой зочинтой очруулж чадаа баяртай байна. Улсын цаанаас гарсан бүр тэртэх зүрхнийхээ чандаас тосож аваад хайрлахыг хүснэ. За үзэг сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За гандоо миний хөтлөн өргөдөг өөрчлөлт подкаст нэгэн сонирхолтой гайхалтай сан зочинтой эхэлж байгаа та бүхэн маань сонслоо, харлаа. За өнөөдөр миний зочноор Номын хамтлагийн дуучин Төгсөө маань хүрэлцэн ирсэн. Ингээ урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн найзтай баярлалаа. Баярлалаа, өрсөнд баярлалаа найзтай. За Төгсөө маань за хүмүүс ер нь дуучин, гитарчин гэдэг нь голчин таньдаг л да. Тэгээд өөрийгөө бас хаан төрж өсөө, сургууль соёл баг насаа хаан өнгөрөө. За айлын хидэх хүлээ ингээд өөрийнхөө талаар бас сонсогч үзэгчд маань танилцуулах уу. Улаанбаатар хотод төрж өссөн. Яг төрсөн нутаг бол Дорнот аймаг. Одоо Цэцэнхан аймгийн Самбэс хошуунд төрсөн байж тээ. Тэгээд 3-4 сартаа Улаанбаатарт орж ирсэн. Тэгэл социализмын үеийн хүүхдүүд ямар шат амжилгаар явдаг вүлээ. Яасаа цэцэрлэг, сургууль гээл. Явсандаа айлын 4-т. Аваач хэдүүлээ вэ? Эсвэл За бас нүсэр өндөр айл хайш танах. дээрээсээ 4-т нь бид ороо 5 дүүтэй. За бид нар ч бас ойролцсон юм шүү дээ. Би ч бас 10 хүүхдтэй айлын дунд төв. За хөгжмийн ертөнцид Төгсөө маань хэзэнээс холбогдоо гитартай анх яа танилцв? Ер нь хөгжмийн ертөнцтэй гэвэл цэцэрлэгт байхаас л эхэлнэ шүү дээ. Зөв. Би одоо тэ санд шүү дээ. Хамгийн анх тайзан дээр гарч исэн цэцэрлэгт байсан концертын дээр л гарч исэн санд шүү дээ. Маргааш түргэм болоосай манна тэгвэл намайг гэдэг нэг дуу өгдөө шүү. Тэрийг дуулж ирсэн. Тэгтэр чинь одоо урлагийн тайзан дээр ер нь хамаарал бүхий болсон гэхдээ ер нь цэцэрлэгээс эхэлнэ гэдэг бараг 50 жил юм биш үү? Тийм байна. Бараг. За гитарыг бол одоо тухайн үед ах нар их тоглодог байлаа. 10 жилийн ах нар маань их тоглодог байсан. За орчны ах нар, байрны ах нар тоглодог байлаа. Тэр үед бас гитар хөгжмөлөө модонд ордог. Турникэнд дажгүй залуучууд банд нэр гитаранд дажгүй банд тэрийг одоо охтууд бас сонирх талтай. За миний хувьд бол тэгж гитарыг анх сонирхож сурж ил да. Бас охтуудад таалагдах юм ихтэй. За Төгсөөгийн хувьд гитарыг яг хизээ яаж барив? Би бод гитарын багш гэж байдгүй шүү дээ. Тэгээ байрны ах нар гитар тоглоно. Тэгээд одоо живд нар чи үеийнхэн мэдчихэж байгаа шүү дээ. Байрны ах нар ч одоо би одоо 10-тай 11 12-тай л байсан гэж бодъё. Тэгэхэд одоо 16 7-тай ахтуу ах нарын хажууд тэд нар ч хайр майрын дуулна. Сонсч болохгүй шүү дээ. Хөөгдөн шүү дээ. Тэгэл ингээл орцны бодвол орцны ингээд шат байдаг шүү дээ. Шатны завсраар ингээд барилтыг харж байгаа л тэгэл нэг найз эндээ ороод гитар дээр нь давцааргуул гэж сурцсан шүү дээ. Тий. Ерөнхийдөө хүүхдүүд яг тийм сонсголоороо ах нарын барилтыг нууцаар хардаг. Тэгээд өөр давхраас сонсдог гэдэг тиймээгээр сурч ийсэн. Тэгээд Төгсөөгийнхаа бас яг гитарын даралт энэ дуулалт ингэ сонсхолоор яалчгүй нэг 10 жилийн оюутан цагийн сахилахгүй хөдөлгөөнтэй үеийн адал явдалтай тий хадрамаатай энэ амьдрал нүдэнд харагддаг. Ер нь хүн бас ингээд өдлөхнээс за ингээд нэлээд бүр нас агсан энэ гитар хөгжим бидний үеийн дуулдаг зүрх сэтгэлд мөнхийн байдгийн болов уу гэж би боддог. За Төгсөө бас ялгаагүй ингээд одоо залуу нас оюутан нас тий ингээд тэр цагийн бас турсамжууд бүгд л ингээд гитартаа дуутаа хамт явж байна. Тийш дээ. Тэгээд би бол яг үнэндээ хэлэхэд ямар нэгэн мэрэгжлийн хөгжмийн сургууль юу төгсөөгүй шүү дээ. Ерөөсөл одоо шууд ирэхэд бодиснэл гитарч юм байхгүй. Орцны гитарч. Тэгээд ер нь бол яг энэ урлагийн ертөнцид бүр шоргуу хөл тавих нь 1990 оноос эхэлэлтэй л дээ. Надтай дуулж ясан одоо микрийн Равжа гэж залуу байсан.
Ийм залуутайгаа бид Айрамд 1988-90 онд хамт алба баасан. Тэгээ Айрамынхаа хамтлагт би бас гитар тоглодог, дуучин нь манай Аравжаа бөмбөр тоглодог байсан. Тэр Аажа битээр бол танилцсан бол 85-6 онд гэж санагдаад идэв штэ. Хоёр жоохон буцаанд танилцчихсан. Тэгээ манай Аравжаа чинь манай эхнэрийн ангийг төгссөн. Монгол 14-ийг. Тэгээ ерөн бол тэгэл дуу хуурлаа орсон штэ. Ерөн бол тэгээд тэгчл орсон байт юм байна штэ. Тэгсэг ингээд би бас ганц ингээл бичлэг ингээл үзэх. За найзуудад яриан сонсож байхад яг ингээл өөрийнхөө тухай ярихдаа байнгын аажгаа дуусч ярьж ядгаа гэдгийг би сонсч байсан. Бас анзаарч байсан. Тэгэхээр энэ эр хүмүүсийн нөхөрлөл найзлал гэдэг бол зүрх сэтгэлд мөнхийн юм гал байт юм байна гэдгийг анзаарч бахархаж бас хүндэлж явдیں۔ Би төгсөөгөө. Тэгэхээр яагаад энэ аажааг бүр ингээд аав яваа хөшгөө ингэж нандгиж хадгалж явж байна. Би жамаагаар ингээд анзаараад халаа 8 тасартлал энэ хүнтэй холбоотой юм шиг юм байх юмаа гэж анзаардаг. Тийм ээ, тэгэлгүй явахтай энэ одоо би бас нэг хотлон дуучин гээд те гитараа тоглоод бас одоо энэ жинзи үеийнхэн сайн мэдхгүй ч гэсэн миний үеийнхэн бол надаас нэг доошоо нэг хэсэг үеийнхэн бол Номоо хамтлаг гэж бас мэдж байгаа. Тэгээ бас одоо хүртэл дуулаад явж байгаа. Ерөн энэ урлагийн ертөнцид ингэж Номоо хамтлаг гэж дуучин гэж явахад маш том нөлөө үзүүлсэн хүн бол миний найз шүү дээ. Дашаравжаагийн Аравжаа гэж 1969 оны 7 сарын 10-нд төрсэн хүн байсан. 5 хүүхэдтэй айлын яг голын хүүхэд 4-р хүүхэд юм байна. Авраг ах, ариунагч, халуунагч, Аажаа, Базар гүргээд 4-р хүүхэд юм байна. Тэгээд асар их авьяастай. Тэгээд өнөөдөр хүртэл ингээд дуулаад явж байгаа. Урлагаараа амьдраад те бас эн чинь амьдраа явж байна. Тэгэд миний найз байгаагүй бол би байхгүйсэн байхгүй юу? Нэрэ шүү. Тэр хүн байгаагүй, тэр хүн намайг нээж энэ хамтлагтаа авч хамт уран бүтээл хийж яваагүй байсан бол гэж бодвол би бол зүгээр нэг одоо нөхөрл байсан баг. Би одоо нэг тийм айхтар том одмод одоо хүн биш л дээ. Тэгэхээр юм бол урлагийн ертөнцид хөл тайхад бол бүр мартахын аргагүй энэ хоруугаас явтлаа ачин санж явах хэвээр юм байна. Миний найз баг. Тэгэхээр би дурсахгүй бол өөр хин дурсахгүй. Тийм байна. Өөр хин дурсахгүй. Хинч дурсахгүй шүү дээ. Тэгэхээр одоо энэ нойрмжи зүйдэ мартжээ. Цогдог гэрэлт харнуу дээрээ те. Шилтэн шиг гэлатсан шалан дээр гээд Номоо хамтлагийн тухай үед итгэл алдарсан те ингээл олон дуунууд юм ээ. Зохиосон биш тэр хүн. Номын тас хамтлагийн дуулдаг сүүлчийн удаа гэдэг яриул зөндөө юм байна. Тийм байна. Агуу авьяастай, ховорхон авьяастай микрийн 51 дугаар айрны 1 номерт амьдардаг байсан. Дашаравжаагийн Аравжаа гэдэг бол үнэхээр байсан бол одоо уянгалж байгаа юм биш. Санаа шүү дээ найз байгаа. Тэр л байх. Өмөртөл санаа шүү тэгээд. Найзтай баярлж л явд юм да тэгээд. Энэ хорвол байх хугацаанд найзгаа дурсаар л байна. Тэр хүн миний хувьд бол амьд юм шиг л байдсан шүү дээ. Яг л мөнхийн зүрхлэлч асаалттай юм шиг надад бас тийм мэдрэмж төрдөг. Зайлшгүй ингээд нөгөө амьдралд нөлөөлөх хүч юм аав ээж дотны хүмүүсээс гадна бас юм хөндлөнгийн нөлөөлөх хүч байр суурь эзэлдэг хүний амьдралтай байдаг. Байлгүй. Тэгэхээр төгсөө маань ер нь өмнө байсан за өөрийгөө өөрчилж энэ найзынхаа бас дүр зургаар ингэж дахин тодорж шинэ аялгау өөрийнхөө аялгауг одоо тодтож гарч ирсэн гэдэгт одоо хэрэглэх зүйл байхгүй. Тэгэхээр сая яриан дунд ингэ сонсоход бас Номын тас хамтлагийн дуунуудыг хийж исэн байх нь шүү дээ манай Аажаа чинь тий. Сүүлчийн удаа гээд тэр дууг бүрхэн зориул зохиож исэн шүү. Нэг эмэгтэй бүсгүүд зориулж бид нэгэн подкастн дээр ярьжсэн. Гэхдээ нэрийг хэлээд яг ямар ч байсан алтан цэцэг гэдэг нэг дуу өгдөө шүү дээ. Тий. Аавскэр тэр ч юм уус алтан цэцэг гэдэг нэг бүсгүй зориулжсэн. Бас эзэнтэй доо. Эзэнтэй. Сүүлчийн удаа цонхон дээр чинь эзэнтэй. Манай Аажаа чи ер нь тийм их симпат юутэй. Зүрхний дискотой. Их дурламтгай. Тэгэл тийм их онгодтой хүн байсан шүү дээ. Тэрийгээ тэгээд амьдрал дээр тохиолдсон зүйлээ ингээд бодлуулга буулгаад авах чаддаг зүйлэр гэсэн. Үгүй тэр дуунууд нь хит болцсон. Тэгээ үеийн үед ингээд хит болоод явж шүү дээ. Одоо ч гэсэндээ ер нь манай
сүүлийн залуучууд ч гэсэн яг гитар тоглодог болсон байна. Нэг үеуд бол бас ингээд одоо та нарын дуулж исэн дуунуудыг гоё юм маягаар өөрчилж бас дуулаад байна шүү дээ. Энд бас би олзуурхаад байгаа. Маш их дэлгэрч шүү дээ гитар. Нэгэн үе ял бидний үед яг 90-ад онд дэлгэрж исэн. Тэгээ хэсэг нэг жоохон цөөргүүдээгээд туслан маслангийн гитар цөөрцсөн дэр байсан чинь дахиад сэргэлт авлаа. Энд дээр маш их баярч байгаа. Тэгээд өксөөгөө бас өөрийнхөө хэмжээнд ингээд гоё тоглоод уран бүтээлээ хийгээд бас Facebook сошиал хаяа ингээд өөрөө айдуугаа оруулаад таад маш их баяртай байгаа. Манай найзууд бас маш их үздэг юм байна. За өмнө нь бол мэдээж явах вэ бид нар ингээд ирчүүд дуулж хуурдаж жаргал зовлонгоо туулж яхад ир хүн алдаж онох зөндөө зүйл тохиолддог. За би ч гэсэн өөрчлөлт подкастын дундуур бас зочдтойгоо хүрнээл авдаг. Залуу халуун наснд бас мэдээж тойрохгүй дайрхнууд байна бас. Байна. Урлаг соёлоор явж хат. За иймэрхүү зүйлүүд бас найз донд тохиолж яв. Би ч одоо тэгээд бужигнуулж явсан нөхөр шүү дээ. Улаан аримд нь байлаа, хар аримд ч байлаа. Яста жинхэнэ балгуусч байлаа. Яста унжиж үзлээ, босчиж үзлээ. Ерөн бол тэгэл бүгдийг үтсээ. Тэгээд нэг юм ийг л одоо өдийн насн дээрээс ингээд харж байхад хүний энэ амьдралын зөв буруу явахыг өөрөө шийдэн байна да. Тэгээ бүх хариуцлагыг өөрөө л өрд юм байна. Тэгэхээр нэг л юмыг одоо ганцаа чи юу гэж боддгоо. Гэгэрч юм ярих гайгүй байна л да. Маш сайхан бодолтой болох хэрэгтэй юм байна. Атаархлыг болмоор юм байна зөв. Ер нь нэг тийм сөрөг юмигээс л хол амьдарч чад хүний амьдрал их гоё юм байна да. Бүх юм ингээл зам дартан болоод за тэгээд манай шиг ууж чаддгүй хүмүүст бол арх дэмээ юм байна. Дэмээ. Зоохгүй. Ер нь дэмээ юм. Амар тий. Ер нь тэгээд арх уугаад авраг болсон гэж байхгүй шүү дээ. Байхгүй шүү. Үнэн. Би тэр Facebook дээр пост хийсэн чинь харж байсан шүү дээ. Арх уусан хүмүүсийн 99.5% нь л дуусдаг. Үлдсэн тэр 99.5-аас үлдсэн жижигхэн 5% л заах амьдралаа ингээд авч яваад тааруулж хэрэгэл ер нь тааруулж хэрэгэл гэж байдаг юм л дээ. Байхгүй дээ. Байхгүй юм л. Бүгдээрээ их бага хэмжээгээр заавал эрсдэл амсдаг. Мэдээж энэ хүн төрөлхтөн байгаа нөхцөлд арх байсаар л явах болно шүү дээ. Өмнөч байсан цааш байна. Тэгвэл миний бодлоор бол хэрэгжилж болохгүй юм шиг байна. Зөв. Чаддаг хүн гэж байхгүй. Чаддаг хүн гэж. Дийлсэн ч юм байдгүй. Шиднээсээ бусдыг ингээд бүгдийг бацдаг гэж яг үнэн байна. Яагаад найз нь ингээд бас нэг нөтрөлөөнөөр энтро талаар дурддаггүй гэвэл яг бид нар бас хамссан, зовглсон залуучууд, хойш үе залуучууд маань бас энийг бас жоохон тойроод гарчвал зүгээр болов гэд. Яг сая найз маань хэлдэг шиг. Бага зүйлдээ сэтгэл хангалуун. Хүнд муу санаагүй 24 цаг л амьдарч байгаа. Их цагт унтж байна. Тэгээ нэг зэрүүн бага цагтаа хүнтэй мэдтэй устаа нэг зөв харьцаатай л барчвал маргааш өглөөний нарыг нэг ирүүл хараад. Ингээ нэг өдрөөл явдгийн штэ найз нь бол. Би ч гэсэн яг үнэн штэ. Одоо Батар онгон амтан болчихгүй штэ. Ер нь бол ийм байт юм байна те. Ер нь подкаст хүмүүс үзэн штэ. Тэр дайсан бол өргөл дотор байждаг. Тэгдэг. Анаад байждаг. Манайсыг нам зохиж унгаах гал ингээд үлээждэг. Хизээч тэр нь дээлэгч болохгүй юм байна гэдгийг ойлгоцсон байхгүй. Зөв шүү дээ. Хоёрдугаар тэр маш сайн хань хэрэгтэй. Хажууд түшдэг. Ханыхаа буйнаар хүмүүс чинь үнэхээр гоё амьдарт юм биш үү те андаа. Тэглэг байх. Тийм байна. Би ч гэсэн нэрээ бас ингээл доо өдрөг хөтлөөлж очтой найзуудтай орж байна. Их нартай бас хайртай шүү баярлж явдаг гэж хэлж үзээгөө. Яг үнэндээ. Би бол өдөр болгоо хэлдэг шүү дээ. Өдөр болгон хандаа хайртай гэж хэлнэ. Өнөөдөр ийм өнгөтэй өдөртөө явж байгаа. Бүх юм чамтай минь холбоотой шүү. Чи минь байгаа учраас би юм явдаг гэж үргэж хэлдэг те. Хандаа хайртай шүү. Маш их хайртай шүү. Сайн хань үчил ер нь манайс үдий дайтай яваа шүү. Юу нөх хөдөө одоо. Нөх юм байхгүй. Манайхан маазраал тэр хүн ихнэрээ магтна гэж ярьдаг. Магтахгүй байхын арга байхгүй. Тэр одоо нэг мангартаач биш ерөөсөө. Амьдрал банс биднийг одоо аав ээжээс залгуулаад хөтөлж яваа. Чиглүүлж яваа хүн шүү дээ. Өдөр шөнөгүй хажууд байдаг хүмүүс чинь тэдрэл байна шүү дээ. Ер нь амьдралд за алдаж байгаа зүйлүүд тохиолдноо. Эргээд бодоход таныг яг юу их сэргээсэн бэ? Сэтгэл зүй үг. За найз зөвхөд ханы талаар хэлээ ярьж байна. Аав ээж ах トゥ байна тий. Сайн муу нөхдүүд байна. Яг өөр төр өөрчлөлт хийгээд за болий дөө одоо. Сайн муу газраар явлаа. Сайхан мухайг барьж үзлээ. Их бага мөнгө барьж үзлээ. Доосны хорн гарсан хүмүүс шиг юун дээр ер нь зогсолт хийж арай өөрөөр амьдраа гэж шийдэж яв.
За би хүн бэштэй өөрийгөө бодохгүй бол хүнийх нь ч боддгүй юм билээ. Зөв шүү дээ. Юу ч бодож чинь. Ер нь нүднээс чинь аз жаргалын нулимс болон гооны гомдлын нулимс хаа таны гар л арчна. Тийм шүү дээ яг. Хүний гар хэсэг арчаад байхгүй. Таны гар бол мөнхийн. Тэгээд найз минь битэр чинь найзууд нэг юм би бүр ингэ боддгийн. Унж явсан. Бүр айхтар унж явсан үе би. Ганцаарддаг хүн. Бүхэнд гомддог. Бүгдийг буруу шатдаг. Хороо дэлхий бүгдээрээ өөдөөс босцсон юм шиг ганцхан би л байгаад байгаа юм шиг тэгэж явсан үе би. Тэгтээ хүн өөрөө өөрчлөгдөх ёстой юм билээ. Тэгжээж бусдыг өөрлөгөө татах юм байлээ шүү. Энийг хожууч гэсэн ухаарсан. Тийм учраас одоо энэ подкастт орчоод ариун гэгээ юм яриад байгаа юм биш. Хүн өөрөө өөрчлөгдөх ёстой юм байлээ шүү. Хүн өөрөө өөрчлөгдөөд эерэг болоод гоё болоод ирэхдээ хүн бүхэн наашаа гэдэм байлээ шүү. Ер нь тэгэд одоо чи бид нар чинь бас туршлаас холдсон байгаа тий. Найз нар гуйштай хаяа төгсөө аминд орооч амт арай. Тийштэй. Ял өгдөг. Арга байхгүй. Тий. Тэгтээ одоо үнэхээр одоо ингээд тэгээ явж байгаа найзтай чи наадха болилдоо л гэж хэлнээс миний өөр явахгүй штэ. Бицүү. Тэгтэр хүнд нэг л өгдөг, хоёр өгнө, гурав өгч чадахгүй штэ бүгд амьдралтай. Тий. Тийм учраас тийм байдлаас гарах хамгийн том алхам, хамгийн том шийдвэр хүн өөртөө л ажиллах ёстой юм билээ шүү. Тэгээд маш их аз жаргалыг, маш их мөнгийг аюу хурдан хүрээд ирнэ гэж ингэж хүн боддог. Үгүй тэгээд маш их төвчээр, маш их хөдөлмөр, маш их сэтгэлийн хаттай байж ажил энэ бүхэн над дээр бочиж ирээ шүү дээ. Нэгэн тэрийг олоод авсан байвал алдчихл болохгүй. Яг үнэ. Би тэгж л боддог. Тийм шүү. Ер нь бол дотоод хүн хүчтэй байна гэдэг чинь хүн өөрийнхөө буцааж олж авна л гэсэн үг. Хин нэгнтэй зүүрлэж, хин нэгнээс хайж, тэрнтэй уралдаж явал байнгын хазаалттай хүч алдсан маягаар хэрэггүй юм чинь тэр л байгаа шүү. Тэгээ ингэж бодсон тий. Энэ хүн болгоо ярьдаг боловч хүн өөрийгөө л дийлэх хэрэгтэй юм билээ. Хүний хамгийн том дайсан хүн өөрөө юм билээ шүү. Тэглгүй байх. Энэ дотор байгаа. Одоо миний дотор чинь нэг сайн муу хоёр нөхөр яваад байна шүү дээ. Тэгж байгаа. Сайныгаа сонсоод бай. Тодорхой. Муугийн үгээ дагаа явбал тэгэл муу л одоо ерөн л хэцүү явна. Сайныхаа үгийг сайн төгсөө одоо болоо. Энэ үед ингээ гэж хэлэхэд тэрийгээ сонсоод яваад хахад нэг сайныг дагуу сарныг ирлээ. Болж ахгүй. Бүх эцсийн бүц дотоод шийдвэрийг зөвхөн чи гаргадаг байхгүй юу? Үг аман дотор байхдаа чинийх амнаас гараад хүний өгөө. Яг. Тийм учраас ер нь яг дотоод сэтгэлтэйгээ л тэмцэж амьдрнаа л. Чи ч бас гоё үг хэлэх юм аа. Айхтар. Чамсаг юм яруу үг орж ирэхгүй шүү. Одоо яг найз нь тийм шүү дээ. Би бас өмнөх нэвтрүүлгээр дурж ирсэн. Миний новшин өчигдрийн амьдрал бол дурсамж. Яг одоо бид тэр ингэ сууж байгаа боломж. Энэ зөв хандах юм бол дотоод хүн чинь ажиллагааны зөв байвал буцаад бэлэг болж ирнэ л гэж байгаа. Одоо над бэлэг болж ирсээр л шүү дээ. Бид одоо энийг ингээд нэг эзэн уснаа гайхуулаад одоо яг тэр биш бид нар үр гууч найз нөхдөд одоо нөлөөлөл чам руу заалгадаг, над руу заалгадаг. Энийг новшин харуусыг болчихомс ингээд хандаж илээдэг. Ямар үтэй ламбо эрдэнтэн ухаантан биш. Зүгээр алдсан онсон. Тэгтээ боломж байна гэдгийг харсан ирчүүд л байхгүй. Тийм учраас хоёулаа бас боломжоор найз нөхдөд өнөрт туслаад явдаг. Ийм л холбоотой сайхан найзууд болсон. Найз минь одоо бид тэрийг харал та. Ямар сайхан чи минь ямар гоё өнгөтэй байна. Ямар гоё эерэг чамаас ямар гоё юм ялгарч байна. Бүр хандлага зөв. Ийм байж болно шүү дээ бүгдээрээ. Тийм шүү дээ. Асуудалгүй шүү дээ. Ганцхан ийм байхыг өөрөө л хүн шийднэ. Тэгнэ. Заглаа сайхан найзууд бас үеийнхэн залуучууд дүүнэр ингээд дурсаад ярьж байна. Энэ нийтдээ зориулаад манай сонсогч үзэгчд зориулаад тухайн дуулдаг байсныг орсны ой дуул байдаг ч надад төсөөг. Тэр дуунаас нэг айдуу зориулаад ихөө. За би одоо юуд болох вэ гэд. Одоо би ингээд энэ тийм подкастт орох дээрээ л намын хамтлагийн дуунуудаа л ингээд дуулдаг. Байнга л одоо ингээд ганц өөр. Гэхдээ би сая эхэлж байхад өөрийнхөө зохиосон хандаа зориулсан дуу эхэлсэн шүү дээ. Ерөн бол надад хийсэн дуунууд олон байгаа. Маш их байгаа. Тийм. Гэхдээ нөгөө энэ подкаст үзэж байгаа хүмүүс чинь сонсон дуу гоё байдэн шүү дээ. Би бас нөгөө арай олон хүн мэддэг сонсголонтой болов гэж хуучны дуунуудаа санал тавиад байгаа байхгүй төсөөдөө.
За шинэ уран бүтээлүүд бол зөндөө шүү дээ. Ээжтэй зориулсан, хандаа зориулсан, найз нөхдөд зориулсан. Тэдгэр дуунууд бол ар араасаа гараад ингээд явнаа. Тэгтээ надад бол нэг уулцсан дээр боломжийг ашиглаад найзтайгаас ойр таараагүй хуучны дуунаасаа сонсё гэж санал тавиад байгаа. За тэгвэл одоо дуулах дуу маань манай Равжагийн ая 1987 онд хэвлэгдсэн дурлал гэж роман байсан. Санаж гин үү? Тий. 86 өнөө 8. Тий. Даржаа гэж зохиолч. Бид нар арай бацаан байсан тий. Одоо энэ дуучин Сарангогийн аав шүү дээ. Даржаа гэж. Сарангогийн аав тий. Тийм тэр хүний романы яг нүүрний хэсгэн дээр нь эдгэлдгээд энэ шүлэг байдаг байхгүй. Тэгээ яг энэ шүлгэн дээр манай хайж аа хийгээд 1991 онд Номон хамтлаг дуулж ялаа. За ингээд Равжагийн хай Даржагийн шүлэг дурлал хэмээх дуу чадан ядан дуулъя. За тэгээ. Хүлээ авна уу. Өрийн туяа мэлтэсхийг шиг үзэгслэнд царайчин гэрэлтнэ үеийн олон огтихоо дундаас гэрэлт дод шиг ялгарах ёо Нойрмын чи зүдэй марчээ Намхан дөлгөн хэвтэн биш үү би Амраг түүний царайг харуулж алейхон гор ашин үзүүлээ Тормор хөрхөн нүдэнд чээ Тортос бодоод орчих юмсан Тодхон улаан сэцэг болчхоо Тогдож чамдаа таслуулах юмсан Нойрмын чи зүдэй марчээ Номхон дөлгөн хэвтэн биш үү би Амраг түүний царайг харуулж алейхон гор ашин үзүүлээ Зөөлөн цагаан гарыг чинь барихын тулд Зүн цайхан нүдийг чинь харахын тулд Зөвлөх мэрэгэн үгийг чинь сонсохын тулд Зөвхөн чамдаа би хайртай байхын тулд Нэг олдох амьдралаа хоёр болгосон гэж Нэг бүтээгчлэн арав хийгсэн гэж Нэр төрөө бодож аятаа явсан гэж Нэрэ овоодоо гэж чамдаа би үнэлүүлсэн Нойрмын чи зүдэй марчээ Номхон дөлгөн хэвтэн биш үү би Амраг түүний царайг харуулж алейхон гор ашин үзүүлээ Зя гайхалтай. За. Маш их баярлалаа нэстэ. Өөстө янзын дурсамж бодогдоо зүгээр. Нөгөө гурван цэцэрлэгаанаар гитараа нууцсан мэж гаргаж ирээл партны хойно. Явдаг байлаа гэж. Дуулнаа. Охтууд манд хойрноос. Тэгээ яагаад ч одоо тэр үед бас нэг ганц нэг дуу оролдож ирсэн. Тухайн үйл явдлаас ингээд бас зохиож ирсэн байг юм. Санаанд орж штэ. Одоо гурван гитар байдгийн гэрт.
Өөрхийн нэгэн ч нэлийн бодоо болсон байна. Хавьд барайгүй маш удсан байна. Одоо тоошрол дарсан бахан. Гитэн гитар аймаар болъё гэд бодоод өөртөө зон гимшээ сууж ила. За ер нь төгсөөгийн манаас дуунууд дотроо нэг хайртай дууд ш нэг юм бодогдуулдаг те. Энэ бол бас ийм түүхтэй дээ гэд ингээд дуугандаа нэг хайр шингэсэн уран бүтээл хийдэг. Тэр дуу ямар дуу байна? За тэгээд би түрүүн нэг хандаа зориулсан гэдэг нэг дуу зохиожсэн те. Зохиосон дуугаа дуулж ирсэн. Хуучны дуунаас миний зохиосон гэхээс илүү надад маш их таалагддаг нэг дуу байдаг. Зарим хүмүүс бол намын амтлагын дуу гэж ойлгоод идэг. Эн чинь бол Бадан Матан гэж хүний дуу шүү дээ. Одоо ивэн бурхан болоод одоо нэг 3 жил болчихоо баг. Тийм 3-4 жил болчлаа. Тэгээд 1990-ад оны 94 онд анх дуусан юм шиг байлаа. Тэгээ битээр сүүлд нь ер нь танилуд. Тэгээ бүр 2003 онд өөрөө надад аль биесээ төвшөөрөд төгсөж дуулаа гэд би сайхан нэг сошиал тавьсан байсан шүү дээ. Тэр чинь 2003 онд би нэг бичсэн байсан те. Байдраг дээр бичүүлсэн гэд дуулсан байт. Энэ дуу надад их маш гоё аялгаутай дуу санагдтээ. Танаас минийс нь явуул. Энэ дооных хүслийн тэнгэ энэ одоо хайрлахын жаргал энийг явах уу? Тэгье. Гоё штэ. Тэглэг байх уу? Бадан Матангийнхаа гигэн дурсгал зориулаад. Тэгээ энэ дууг бол би ер нь нэг юм байдаг штэ. Ямар нэгэн хүмүүсийн дууг дуулахдаа заавал авторыг хэлдэг. Зөв. Энэ бол уран бүтээлчний маш даваа чанар шүү. Би бүр ямар ч тайзан дээр дуулахдаа тэрний үгэй гэж дуулдаг. Одоо Төвшин ахын дуу нарыг хэлнэ, Баяртайгаа дууныг хэлнэ. Зогоогийн дуу заавал хэлнэ. Ард түмэн мэдж байгаа. Гоё дуу боловч би заавал хэлэх ёстой шүү дээ. Тэглэг байх уу? Эзэн байна, мөнгөрсөн байх одоо зарим бохны оронд байна. Тэгэхээр нэг уран бүтээлт гашуг дурсаж явах хэрэгтэй байхгүй? Тэгээ бид нар чинь нэг үеэр том хүндлэл. Тэгээ одоо ингэж байж хахад олон сайхан хүмүүс мань алга. Бадан Матан алга. Шигтгэгийн цогоо алга. Харшийн Баярт маань алга. Тэ. Элкандрын жагаан маань алга. Оо нэрлүүл хоёлаа. Өстө нэрэ байх. Манай Харшийн Баярт ах чинь битэр бас хураахт хоёрхгүй. Ашраа шүү дээ. Битэрс галзуу найзууд байсан. Ямаач гэж жигтэйхэн үннээрээ ил цагаан. Надаас бол битэр анх их сонь дүүхтэй тайлжсэн. Яг вэ юу нөх нэг ганц хэлмний ард хоёлаа суугаад гэр хороолт одоо энэ 30-ны дөргийн шин замын нэг түнсний жижигхэн байшин Баярт ах маань. Тэгээ би яг 100 атчаа хоёлаа ингээд танилцаад гэрт нь ороод ихнэр хүүхдэд танилцаад янз гитарыг балаа хашраа. Тэгээ сайхан ах トゥ болсон. Би сурлаг соёлоор хөдөлтөглөөлөө найз өгдөөсөн сайхан ах шүү бас. Миний найз нэг юм дуу байд. Одоо би бүтэн дуулаад хүүгээс нь зөвшөөрөл авсан байна. Тэгээ найз минь чи сэтгэлийн түшээ нандин дурсанч бодлын андгай жөдөг журм хоёрыг харцаараа гэсэн зүрхэнд бодорсон бодлын минь билээ найз минь ийм гоё дуу. Ямар гоё хөхтэй дуу. Тий. Ариун санаа илүү тэр нэг яруу найрагчин шүлдэг Баяртын ая. Тэгээ миний найз бүхтэр амьд ахуйд нь хоёулаа дуулаад нэг яач та гэл ярьжсэн боловч амжаагүй. Одоо жил амжуулах нь тэ өөргөн тэгж санаа. Тэгээ бүр цаанаасаа тийм юм яжтай их шиг тавилна. Сүүлд Баяртахын нэг тэмцээнд орсон маа дүүтэйгээ. Дүүнээс сайхан дуулт юм шүү дээ. Тэ. Би бас зүс мэддэгсэн залуу минь тустай. Дүүдээ зориул дуу хийсэн. Тийм. Гайхалтай дуулсан. Хоёлаа ах トゥ хоёр тэ. Тэр бол үнэхээр бас одоо би бас битгий мартагчаасаа тэ ингээд үргэлжлээсэй гэж маш их хүсэж байгаа. Үнэхээр гоё хөхтэй гайхалтай дуу байл. За хоёлаа түрүүнийхээ аялсан дуугаа хамтдаа. За ингээд Бадан Матангийн үгай 90-ад оны хит Хүслийн тэнгэрээд нэг дуу хийж хоёлаа. Тэгээ. Өөрийг чинь би анх харсан цагаас хойш өөрт чинь би хайртай болсон өнгөдийн орчлонд
чамгүйгээр жаргахгүйгээ өр зүрх минь надад үгүйсэн хүслийн тэнгэр хайрцгийн жаргал хонгорч чамайга хизээч мартахгүй хүслийн тэнгэр хайрцгийн жаргал хонгорч чамайга хизээч мартахгүй хэрвээ би чамтай уулзаагүй бол хайрын сэтгэл минь өнжирх байсан хорвоо чамаас минь ирэх юм үгүй харин найз нь сая ойлголоо үслийн тэнгэр хайрлахын жаргал хонгорч чамайга хизээч мартахгүй үслийн тэнгэр хайрлахын жаргал хонгорч чамайга хизээч мартахгүй. За гайхалтай. Ер нь бол бас өнөөдөр найз нэвтрүүлгээ өөргөн дахин амьлуулсан аялгау гэдэг бүр зүрх сэтгэлд өчтөр чамтай ярьчаал орж ирээд байсан. Ингээд хэрвээ төгсөө энэ дууг аярлуулн дуулаагүй бол бас мартагдах байсан юм байна гэж маш их тийм бодол орж ирсэн. Тэг өнөөдөр бас ингээд ярилцаад нэвтрүүлэг гэхээс илүү те ингээд заахан шөлөөтөө суух юмсаа ч хүссэн. Тэгээд хүлээж авсан найздаа маш их баярлалаа. Залуучуудад заавал бидний үеийнхэн те дээжээ доош ах нар ихнэр байгаа. Тэднэртэй хандаж бас юу гэж хэлхий бодож явдаг найз маань бас бодож сандаг юм а хэлээж. Би ч одоо тэгээд ямар алдарт сургууль мужиулэгч биш. Гэхдээ дүүнэрийн хажууд бол амьдрал туулжээ. Ах нарын хажууд бол бас болоогүй гэж боддог. Тэгээд юу хэлэх гээд байна гэхээр миний хүн болгон энэ зан дургуултай ерөн бол хүн болгон штэ. Тэгтээ ерөн ганцаа чи юу гэж боддتي. Бидний үед бол гайгүй байсан. Одоо яг энэ үед хоёр нүртэй хүмүүс их гоё амьдардаг болчихжээ. Тийм шүү дээ. Би тэгж ачаад идэв. Илт шүү дээ. Чи их нөөрэ шудрах хүн шүү дээ. Би одоо төгсөөг надаас арай ах хүн шүү дээ төгсөө маань. Би анх өөрөө чи яг анх UB балаас тарж ирсэн. Нэр баар ажилладаг багт. Тий, санаас гардгүй байхгүй тий. Ямар ан болов вэ? Ямар гоё хувцалтай тий. Ингээд гоё тухай чимнэртөөс човрээлээ ш. Тэгэл төвкийсэн тэгэл манай найзууд музикаа сургуулийн тоглолтод оролцдог гэдэг юм байлаа ш. Одоо манай бүдүүн хоолойд тэр чинь оюутан байлаа ш. Манай зэрэн болмол чинь. Дөнгөж тий. Одоо жам дээр очиж баг нүрийн гал боож жилээ ш. Одоо эдэр чинь ингээд нэг бүжиг ард гарчих гал өгсөн хаа ингээд нэг боломж байна уу гэл тий. Тэр үед би нөгөө найзууд одоо зарим сайхны алтартай жүжигт болцсон байна. Ингээд UB балаас очиод өөрөө чад. Ярил их юм ярина штэ. Түүнэрийг бол бас. Тий. Тэгэл би гоё наа ирхэн бас нэ яг юм байх. Одоо Монгол залуучуудын бас нэг шинэ юм гоё үе давлгаа гараад иржтэй. Ах нар шиг бол хэд ингэж өмсөж нөгөө Backstreet Boys нана мана тий J-pop гэл гэрээ тогтуулж ялаш тэрэн шиг ингээл үлгэрлөөрэй авчуулаа. Тэгээд маш их баярлалаа. Ер нь бол тухайн залуучуудын үлгэр дуурайл үндсэндээ одоо ах нар ихнэр тэр үеийн хүмүүс гэж яриад байгаа боловч тэр хүчин л авч байгаа шүү дээ нийгмийг яг үнэндээ. Үнэн шүү дээ. Яг төгсөөгийн дөрөв хэлдэг хоёр нүртэнгүүд бол байсан. Бүр уламж ихсэн. Чи бол нөгөө юм шудрах хэлчтэй хүний нүүрэн дээр сошиалч тэр уулзах тэр байгаагаараа байдаг байхгүй чи их нөгөө би жамаад ихэр их нөгөө ачаал багтаа хөнгөн явдаг чинь тэгж бодоод. Хүнд хар бороогүй тэгээд хүнийг ялгаж харьцдаггүй. Чадвал чадахгүй. Тэгээд чи яд цагийг хэвээр яс өрдөг хүн. Би нэр хүнийг ялгаж харьцдаг хүн бүр хүүхэд байхад ясны дургу. Бүр ясны дургу. Миний бүр үзэн яддаг чанартай. Хүнийг ингэж ангилаж өмссөн зүгснээр нь.
бүр хүүхэд байхад 10 жил байхад энэ баян гайгүй болцоотой айлын хүүхдэд өөр ханддаг багштай. Жог ядруухан айлын хүүхдэд би одоо хүртэл тэр чанарыг үнэхээр үзэж чаддаггүй тэгэл одоо. Тийм. Энэ тэнд надад ч юм уу хин нэгэнд миний хажууд тийм авир гаргуул зүгээр өнгөрөхгүй шүү дээ би бол. Ясны тийм хүн шүү дээ. Муу дээрлэхүүд бас их дургүй чи. Хөл гар бол явчих штэ. Одоо миний хүрээллийн мэддэг. Үнэхээр мухай цан шүү. Бурхан минь бэлдууч те. Хоёр нүртэй. Ер нь бол тэгээд ганцаа минь энэ олон хүн үзнэ тэгээд намайг энэ одоо ямар гэж ер нь бол гэхдээ эр хүн байна штэ. Эр хүн байх шиг л хэвээр. Яагаад гэвэл нөгөө бид нар чинь засаа унжуулсан одоо ирчүүд штэ. Тэг гоё эр хүн шиг байж яагаад болтгүй. Яагаад ингэж бэлтааж амьдрт юм би ойлгохгүй. Би бэлдаахгүй амьдраад болоод штэ. Тийм штэ. Болмоор юм. Эр хүн зүгээр нэг хамгаалалттай нуруутай нэг ихтэй нэг эзэн байдаг да нэг хайрлагч хамгаалагч за хангагч гэдэг учиргүй өргүүдийг биелүүлэхүйц нэг байгаа эр хүнчил амар байдгийг шүү дээ. Тэг би ингэж боддгийн хүний амьдралд мөнгө хэрэгтэй. Гэхдээ сайхан сэтгэл илүү хэрэгтэй биш шүү. Яг үнэ. Нэгэндээ гоё үг хэлэхэд бол мөнгө шаардахгүй шүү дээ. Шаардахгүй. Хүн рүү хараад инээмсэглэхэд мөнгө шаардахгүй шүү. Шаардахгүй. Яагаад нэг номерт заавал мөнгөтэй баян хүнтэй найз байх хэвээр. Би бүр эсэргээр өгөн шүү дээ. Тийм шүү дээ. Чи эсэргээр авахгүй юу. Миний одоо сайн мэддэг дээд одоо ингээд найз нөхд одоо дүүнэр чинь төгсөөхт баярлж явдаг банк хилдэг байхгүй цаад болчихсон. Одоо ямар хилдэг үгүй юм мэдэхгүй л дээ. Яах вэ? Тийм ингээд ямар ч байсан заавал олцсон сүйч биш. Амжилттай явж байгаа учраас төгсөөх нэг ингээд хилжсэн, тэгжсэн, ингээд загчжсэн ингээд айгүй хүлгэр дөрөөл аваа сайх яваа. Ирчүүд зөндөө бий. Бид төгсөөдөө баярлтыг. Надрууч гэсэн. Одоо то. Тэгэд янз бүр шүү дээ. Одооний том одууд чинь одоо намайг ид үед бол бүгд дүүнэр байлаа шүү дээ. Миний доотлынхаа зарим нь ахаа гэдэл явдаг гэсэн. Одоо зарим жил болцсон байлаа. Гандал болцсон байна. Би залуучаад тэр нөхдүүд хөгшрөөд байгаа юм билгөө. Эсвэл ингэр мэнгэрээ цоолчих дээр хүн жижигхэн харагдаад идэв юм уу? Үгүй л байхгүй юу, тий. Өөрийгөө л харуулж байгаа. Яг үнэ. Зөв. Ер нь тэгээд гэдгээд тэр үйл явдал чинь харуулдаг байдгийг шүү дээ. Тийм тэгээд түүхийг бол уншиж штэ би. Бүгдийг бүр хүрний ярих ах байхгүй юу? Ярдггүй л гэхээс биш. Дугайл өгдөө штэ. Даа ингээд хөөрхөн штэ гэл ингээд явж байдсан штэ. Яг үнэ. Нөгөө нэг тийм бэлдууцсан байхгүй шүү. Тагаар байдаг болохоор чи амар байдаг аахгүй яг. Амар надад бүр аюу тийм ачаагүй амар байдаг шүү дээ. Хүнд нөгөртэй юм шиг хүний нэг өслийг үүсгэх юм шиг ингэж нэг бэлдгаж явах чи хэцүү. Хэцүү. Ганц чадахгүй. Тийм шүү. Амжихгүй. Тэгтээ ямар ч гэсэн төгсөөд бол баярлж бахардаг хүмүүс зөндөө байдаг. Найз нь ч гэсэндээ маш баярлж явдаг. Ингээд одоо анх би чамаа ингээд өглөө ялгаад найзаа амжилтсяа баярлж явдаг шүү. Бас сайн сайхан өчтэй багаараа гэж зүгээр л мэдээл залгаал тэгэл заслагчл зүбийг л явчих واخгүй би. Гоё штэ. Хүнд гоё юу. Заавал сайн уу тийм үү гэдэг хэрэгтэй мараас нь шаардахгүй. Амжилт хийсэ. Найз нь ер нь чамаар бахарж баярлж явдаг шүү гэж хэлчих. Би чинь чамаас анх тэрийг сонсчоод тэгээ бас найзууд руу сая ярьдаг болсон. Гоё штэ. Одоо бороод байгаа найз руу хэлсэн чинь хөө яасан их шүү юу болсон гэдэггүй юу ч олоогүй зүгээр ер нь баярлж явдаг шүү. Ирвэндээ одоорой. Олон жил сайхан ирэх шүү гэд ингээд хэлсэн. Хэд хэдэн найзууд ярахтаа сонин хүлээж авсан. Ард нь нөгөө гойлох юм уу нэхэл байна гэж бодох шиг болд юм байна. Хүнд баярлсан. Тэгээ нөгөө за ганцаас ер нь нэг юм гэдэг зарим ойлгодгод нь шууд сайхан бүр хүлээж аваа. Надад сайн нэг өрөөгд одоо хариу мессеж контакт өгдөг болсон байна нөгөө хэд чинь. Би гсэн үн штэ. Одоо тэгэл энд нэг алдаж унжсанаа яриач яах вэ? Хүний амьдрал гэдэг чинь янз бүрийн юм туулсан би. Тэр үед мэн маш цөөхөн би өөр муу байсан юм чинь. Тэгтээ хичнээн би жоохон ядарсан, жоохон тэгэж явсан ч гэсэн нүүр буруулаг хүн байна. Би тэр хүмүүстэй хэлдэг. Баярлж явдаг шүү. Өнөөдрийн миний энэ дайтай яваад чи надад маш их урам өгсөн шүү. Энэ үгэнд чинь би насан туршдаа талархаж явдаг шүү гэж хэлдэг. Хэлэх ёстой. Баярлж байгаагаа юунд нь яадیں۔ Эсвэл жоохон урууж явж байгаад одоо айгуугаа явж байгаа найз заавал хэлдэг. Миний симбигээрээ. Миний дүү гоё байна шүү. Юу ч ш одоо улам гоё болно миний дүү. Ахыг харж гинөө. Ахын симбигэд гоё байгаа гэсэн шүү дээ. Гэх жишээний. Үг идэр чинь маш хүчтэй. Маа гэж мөнгө өгснөөс хүчтэй. Үний нэг үнээр нь ингэж хилээд явах нь хүнтэй хуваалцаж амьдрах чинь хамгийн сайхан. Ер нь хүн хороогоос амьсгал татаад
яг явах тэр мөчөд тэгэхэд баярлалаа гэлчихгүй яа та. Тэгэхэд сайн сайхныг хүсчихгүй яаваа. Тэгэхэд би нэг 5 заас өгч байсан нэг авийнхаа олгоод ичих боломж байсан шүү дээ гэж харамсдаг болохоос хэдэн газар хэдэн килограмм алт гэж бодож амжидгүй гэнэ. Боломжгүй. Тийм учраас ерөөсө боломж цаг хугацаанд биеиндээ баярлсан алгаснаа хэлж явах нь бол зөвл гэж харддаг. Ер нь тэгээд найз нь энэ амьдралд одоо би чинь 55 таа зөө 70 оны юм. Юу яадаг? 90 их мүзлээдээ тэ 90 их хүнийг танилаа. Тэгэхээр хүн өөрийгөө амар амгалан байх хамгийн том арга өөрийгөө л тайван байлгаал. Одоо байгаадаа сэтгэл ханаал. Ингээл амьдарч байгаа. Ад жаргал ерөөсө хажууд байт юм байна шүү дээ. Бид нар ад жаргалыг хайгаа яваад энэ тэндээс олчихгүй л ад жаргал гэж юу вэ гэтэл сайхан хаан өөр хүүхэд зээ тэрийг хараад одоо бүр шүү дээ. Нурж амьдарч шүү дээ. Тэгээ бурхан цочрох ёстой хүмүүсийг цаг хугацаанд нуучруулж гой. Ярих юм яриулж идэг. Одоо чи одоо битээр одоо ламч биш бөөч Есүс биш шүү дээ чи тэр. Тэгэх гоё шүү. Чи тэр чи ингээл нэг тэрнийг хор зуршлаас нь холдуулчихсан тэрийг нэг хар уснаас нь ингүүлчихсэн ингээл чийж төмдөдлөө ангал санаа зовоо явж идэг. Би тэгэл санаа зовоо явж идэг. Одоо гараад хүртэл нэг дүүтэй уулзах гал байж шүү дээ. Харин одоо тэгтэр яг танаас зурсан зургаараа л явж байгаа чи тэр. Тэгж боддог найз. Тэгээ сайхан дүүнер залуучуудаа зориулаад манай хамт олон зориулаад бас нэг сонсогч үзэхээ зориулаад дахиад нэг айдуу барьчих найз. Одоо ирсэн дээр л гээд. За тэгээд одоо мэдээж одоо хуучны дуунуудаас дуулаад байгаа. Алдартай одоо өөрийнхөө ганц дууг. Явъя да. Тэгээд энийг байнга энэ тэнд дуулдаг. Тэгээд сайхан штэ. Зүгээр өөдөхгүй. Хизээч өөдөхгүй энэ бол гайхалтай дуу. Сонсогчд нь байна. Анх би чамайгаа хараад альвэ зүрийг бодсонгүй л явлаа. Өдөр хоноо өнгөрөх тусаа өрийн ирэхгүй чам дандаас чүдээ уучлаарай хайр тэмэн чи намайг уйрсан сэтгэлийг ойлгооч хайрлаач тэ чимээ хайр тэмэн хайрсан сэтгэлийг ойлгооч эхэлж би чамайгаа хараа элдв зүрийг бодсонгүй явлаа. Илээсэн өдрүүд өнгөрөх тусаа эхлий чамайгаа дин дугамдаж дээ уучлаарай хайр тэмэн чи намайг уйрсан сэтгэлийг ойлгооч хайрлаач тэ чимээ хайр тэмэн хайрсан сэтгэлийг ойлгооч. За гайхалтай байлаа. Амьдралын үнд үед бол бяхвэ бидний уналт биш дараагийн боломж босолт маань байсан. Ингээд өнөөдрийн миний өөрчлөлт нэртэй подкастын маань урилгыг хүлээж авч ирсэн найз та маш их баярлалаа. Баярлалаа. Ачзэнера миний өмнөөс үнсээрээ хандаа мэндийг хүргээрээ. За ах トゥ анд нөхдүүдээ бас мэндийн манд амжуулаарай. Найз хавар бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Олон жил хамтдаа зовлон жаргалаа хаваацч цуг байх юм байна шүү найз. Үргэлжлэн сайн бодоорой. Баярлалаа. Тэгээд би нэвтрүүлэг дуусгах юм. Найзтай бэлэгтэй ирсэн юм. Энэ Зайны хань гэдэг энэ ном байгаа. Энэ Зайны хань гэдэг энэ ном их учиртай. Миний хамтдаа уран бүтээл хийж исэн. Равжагийн мань ээж Думаа гэдэгч. Одоо энэ номон дээр ер нь
зохиол ном бичдэг хүн байдаг шүү дээ. Тэгээ Думаа гэж мөн одоо амьд зэрэг сайхан амьдарч байгаа. 44 оны хүн байдаг шүү дээ. Одоо 82. Сайхан амьд. Тэгээд энэ Думаа гихийнхаа энэ номыг найздаа библиэлэх гэсэн юм аа. Тэгээд наад чинь номын амтлагийн тухай өөсөл за тэгээд миний найзын зохиосон маш гой шүлэгнүүд номын амтлаг дуулж исэн дууны үгнүүд гээд байгаа шүү. Ямар хөөрхөн мундаг юм бэ те. За бас энэ номын зохиолт Думаагчтай урдуудаа наслахыг үзэг сонсдгийн хүнээс төгсөө тэрийн зүгээс хүсье. Мундаг байна ингээд ном бол ерөөсөө үеийн үед хадгалагч идэг те. Өндөр сайхантай. Энэ бүр ингээд нээхэл ийм сонин юмөр гарч ирж байгаа төгсөө. Лангуучны бодол. 8 гэдэг эхлэн намайг чамааг баярлуулна да. Гордлог гэдэг тасрахгүй те. Гайгүй сайн давчиндээ 150-д 20-д 10-д 661 тоолсон өчигдрийг бодохоор дотор харанхуул өнөөдөр миний бодол 180-аар хатсан. Гэх жишээгэл Равжагийн шүлэг юм биш. Лангууны бодол гэж эхэлж штэ. Тэгэхээр энэ үнэхээр агуугаас энэ нөгөө үе удам гэдэг чинь байна л да цаанаасаа те нөгөө үеийн үед дурсагдана гэдэг үлдэх зүйл бол ном, дуу, шүлэг нурм бүтээлүүд бол хүмүүсийг соён гээгэрүүлээс гадна маш том түүхийг амьдралыг агуулж идэг юм бодит зүйл штэ. Энэ бүхнийг хүмүүс та улбаалan одоо ингэж авч явдаг найзын маань нурм бүтээл дэвжин өргөлж өнгөлөгөөдөө байгаараа дараа уулзалтаа сайхан ээжийн зохиосон дууг би бас сонссон маш их таалагдсан. Дуулуулна гэж бодож байгаа ингээд найзын амьдрал нурм бүтээл хамгийн сайн сайхныг хүсье. Баярлаа. Найздаа ч гэсэн нэвтрүүлэгтээ өрсөнд хэсэг хугацаанд ч гэсэн бас залуучуудад мотивац өгсөн гэж болов гэж би бодож байна. Тэ бас гоё байгаасаа. Тэгэл байх. Миний Монголын залуучууд ухаантай маш гоё юм хийгээсээ ирээдүйн мань гоё байгаасаа л гэж бодох юм да. Тэгж бодд юм байна шүү дээ. Тэгэл байх. За Монгол ирчүүд бол төвчээртэй, ухаантай, өөжөө. Ер нь их шунал багтай. Тэ. Бас эзэндээ эзэн хэлсэндээ ч эзэн суучдаг юм чадвартай ирчүүд байдаг. Энэний цаана бол мэдээж эрхэмсэх хатан ухаант эмгтээчүүд байна байдаг. Ингээд энэ хоёр бүтэн биеийг бол бас одоо бүрэн улс хөгжих нь тодорхой ингээд сонсогч үзэгчтэй баярлалаа. Дараагийн өөрчлөлтөөр иргэн уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа.